Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөнд төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд шинэхэн өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр гоё өглөө шүү дээ. Сэрүүн. Сэрүүн дүүтэй. Өнөөдөр сэрүүн байх юм уу? Ерөн сэрүүн байхаар илээ. Өчигдрийг бодоход бол өнөөдрөөс жоохон сэрүүсчихлээ. Тэгээ гадаа маш гоё нөгөө бороо орсны дараа үнэртдэг тэр чихний үнэр маш гоёор үнэртчихлээ. Тэгээд яг тэрнтэй давхцуулаад би нөгөө нэг аудио ном сонсоод яваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэн дээр ингээ байгаль ертөнц өөрөө нөгөө бурхан бүтээсэн учраас бурханы мөн чанар одоо энэ байгаа бүтээлүүд өөрөө бурханыг гэрчилж ийдгаа, бурханыг өөрөө харуулж ийдгаа гэд. Тэгээд би бас жоохон ер нь анзаарах муутай хүн юм шиг байна. Одоо л яг энэ мод гой ногоорсны нүүс ногоо хөрхөн дахиалж ногоорж байгааг анзаарч тэндээс гой баясаж гой тэр үнрийг тэр гайхалтай өнгийг өнгө засныг харахтаа айгу баяр хөөртэй болж байгаа байхгүй. Тэгээд давхар нөгөө номоо сонсоод энэ байгаль ертөнц чинь өөрөө бурхныг ингэж илэрхийлж идэг шүү. Бас бурхны бүтээл учраас эдрийг ч гэсэн бид ингээ харахтаа эзэнд талархдаг тавьгаас энэ ямар гой байгальдгийг та бидэнд бүтээж өгсөн юм бэ гэж талархдаг. Тэгэхээр энэ өглөө бас яг маш гоё өглөө байлаа. Байна тийм маш гоё өглөө байна. Тэгээд Библийн ингээд түүхээр ингээд нэг юм зүгээр нэг юм одоо энэ одоо ямар юмны Орсын түүхэн өгүүлэлгүүд гэдэг ч юм уу ингээд нэг юм тийм байдлаар Библийг бас битгий уншдаг байгаасаа гэж бол хүсэж байна. Бас нэг зүйл нь юу гэхээр хүмүүс хэрэг Библийг нэг талаас ингээд нэг жоохон ойлгоод санал төвшүүлэгч юм ингэх юм бол шууд үгүйсэх юм. Эхлээд жоохон сонсож байгаараа тэгээд тэгснэ тэгэж тийм үү тэгэж харж байна тэгэж сонсож байна тэгэж ойлгож байна за чи юу наач мал гоё юм шиг байна наач нэг иймэрхүү байдлаар тайлбарлагдсан байлээ эднэргээд зөв тайлбаруудыг санал болгох. Гэхдээ ChatGPT-гээр биш шүү. Санал болгох нь их чухал гэдгийг бол бас би энэ өглөө бас уриалмаар байна. Яагаад тэгэхээр өнгөрсөн бүтэн сая өдөр нэг цуглаан дээр гэдэг маа нэг таньдаг дүүгийн цуглаан дээр нөгөө залуучууд нь нэг ялцахтаа ингээ нөгөө ChatGPT-гээс айгүй юм асуусан юм байна. Тэгээд асуугаад ингээтэл нэг л буруу болоод байсан гэж бол яригдж байна. Тэгээд ChatGPT-гээс юу асуухгүй талаар мэдэх нь бас мэрэгүн ухаан болж ах шиг байна. Тийм болохоор бас бид нэр ингээд хариулдаг бурхантай бас ятгадаг, ойлгуулдаг сүнстэй хүмүүсийн хувьд бол бас техник технологид хэтэрхий их бас өөрсдийгөө өгж болохгүй шүү гэдгийг хэлбэр. Яагаад тэгэхээр тэднийг бид нэр бүтээсэн харин биднийг бурхан бүтээсэн. Бид нэр бурхантай харилцаатай болох гэдэг байгаа учраас бурхантай харилцаатай болоход бид нарт хэрэгтэй хамгийн гол өгөгдөл бол бичээс болоод Есүс Христийн загалмай дээр хийсэн зүйл хоёр байж байхад бид нэр өөр харилцаагаа сайжруулах өөр эрэл хайгуул хайх нь бас тийм зөв зүйл биш байж магадгүй шүү. Та нар мэрэгэн ухаантай энийг бас тунгаан гэж бас ятгамаа санагдсан. Тэглэв яах вэ? Бүх зүйл хялбар болж байгаа ч гэсэн бидний одоо бурхантай харилцах тэр харилцааг бол техник технологиор хялбарчлах гэдэг ч юм уу автоматжуулах юм ч өөрөө боломжгүй зүйл. Учир нь тэр бол амьд гайхалтай нэг учраас эзэндээ харилцах тэр таны харилцаа, хувийн харилцаа чинь үнэхээр гүн гүнзгий байж эзнийг улам илүүгээр таньж мэдэж түүн дотор өөрчлөгдөж өдрөөс өдөрт өөрчлөгдөж гайхалтай түүнийгээс алдаршуулсан амьдралаар амьдраараа гэж энэ өглөө та бүхнийг урамшуулъя. Тэгээд гайхалтай өглөө өгсөн эзэнд талархъя. Тэгээд хамтдаа эзний өмнөрөөд түүнд одоо байгаа бүхэл нөхцөл байдлаа өгөөд өөрийгөө өргөөд хамтдаа магтцгаая.
чалдран туйлдаж сэтгэлээр унан сөхөж босох тэнхээ үгүй болох тэр үед чимээгүй над руу ирж гараас минь натгасаар надад эзэн үгээ хэлж байна өөрийгөө болон солдорой орихоо зовлон дундаас нулимас урсгах тэр үед хадасны сорвтайгаар миний нулимсыг арчин надад өөрийн үгээ хэлж байна чи бол миний хайртай хүн өнөөдөр чамайг би төрсөн юм чи бол миний хайртай хүн миний хамгаас хайртай чи миний хүн хизээч бай өөрчлөгдөхгүй чи миний хайртай хүн өөрийн загас мэн зовлон төрөлтийн тэр зовлон дундаас би чамайг төрүүлсэн юм чи бол миний хайртай хүн өнөөдөр чамайг би төрүүлсэн юм чи бол миний хайртай хүн миний хамгаас хайртай чи миний хүн чи бол миний хайртай хүн өнөөдөр чамайг би төрүүлсэн юм чи бол миний хайртай хүн миний хамгаас хайртай чи миний хүн Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нэр хамтдаа Лук номын 62 дугаар ишлэл буюу харин Есүс анчсан дээр гараа тавьсан атлаа аргашаа аргач хэн боловч Бурхны хаанчлалд үл тэнцэнэ гэж айлцсан. За үүний өмнө Есүс 2-3 юм хэлсэн байдаг. Тэр нь ингээд хүмүүст хамгийн их одоо маргаан дагуулхаас гадна зарим хүмүүс энийг буруугаар хамгийн их ашигласан тийм ишлүүдэд байна. Жишээ нь би таны хаач явсан дагая гэж хэлэхэд Есүс үнгэнд нөх Тэнгэрийн шуудад үүр байдаг ч хүний хүүд хорогдох газар байхгүй гэж хэлсэн. Тэгж хэлэнгуут хожим Есүсийг дагж байгаа хүмүүс тэр гэр орон хэрэггүй юм байна. Тэ байр суурь хэрэггүй юм байна. Зүгээр дагаал явж явах юм байна гэдэг ийм тайлал бол нэг хэсэг явсан. Тэр хэсгийн үлдэгдэл нь одоо ч явж иж магадгүй. Өөр нэг нь яасан мэхээр эцэг ихээ оршуулгыг минь над зөвшөөрөөч гэхэд үхэгсдийг үхэгсдээр нь оршуулвал гэж бол хэлсэн байна. За тэгэхээр энэ дээр ямар учиртай үг хэлсэн бэ гэхээр хүн бүр үхдэг. Тэгтээ Бурхныг мэдэх чинь хоёр дахь үхлээр үхэхгүй. Тийм учраас хоёр дахь үхлээр үхэхгүй байх боломжийг Есүс Христ биднэрт загалмайн үхлээр дамжуулан олгож байхад түүнийг таньж мэдхийн оронд зүгээр одоо хүмүүсийн ойлгож байгаагаар жамаараа яваад өгч байгаа хүнийг сайн оршуулгын ёслол гэдэг ийм зүйлийн тухай хэрвээ ярьж байгаа бол энэ үхмэл болон үхэгсдийн талаар ярьж байгаа гэдэг утгыг үл ярьж байгаа. Харин Христэд итгэж хүмүүс эргэн уулзах итгэл найдвар байгаа учраас хэрэг Христийн сайн мэдээг бид нар хүлээж аваад юм бол тэр хүнийг бид өнөөдөр энэ дэлхий дээр бид нар оршоож байгаа боловч та ямар нэгэн байдлаар эргэн уулзах боломжтой учраас яагаад тэгэхээр тэр нас барж байгаа энэ дэлхийг орхиж байгаа хүний дотор
Эзэн Есүс одоо түүний өгсөн аврал сүнсний аврал байгаа учраас. Тийм болохоор энэ ийм утгаар хэлсэн гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Харин өнөөдрийн бидний ярих зүйл бол хамгийн чухал зүйл байна. Би гэрийнхэнтэйгээ садгаас хийхийг та зөвшөөрөөч гэж хэлсэн. Гэр бүл гэдэг бол Эхлэл номон дээр эзэн чуулганаас ч өмнө бий болгосон зүйл. Энэ бол үнцэнтэй зүйл. Цөөхөн тохиолдолд, маш цөөхөн тохиолдолд гэр бүлгүй амьдралын талаар ярьсан. Яагаад гэвэл энд аль хэдийнэ гэрэлсэн хүн ийм зүйл яриад байна. Тэ? Харин Паул бол би гэрлээгүй байсан ч болоосаа гэдэг үг бол хэлсэн байгаа. Яагаад тэгэхээр гэр бүл яагаад тэгж хэлж юм гэхлээр ийм харамсаад байгаа юм биш. Зүгээр хоёр үүрэг хариуцлага хоёулаа том байгаа. Тэнгэрийн хаанчлах бүр том байгаад л учир нь байгаа юм. За ингээд анцсан дээр гараа тавьсан атлаа аргашаа аргачих юм боловч Тэнгэрийн хаанчлал үл тэнцэн гэдэг үг хэлсэн. Анцсан дээр гараа тавьсан гэдэг. Дээр үчээ нөгөө өхөр хөллөөл, морь хөллөөл газар галдаг байсан байхгүй. За тэгээд дараа яг ингээд анцсан дээр гараа тавин гутал анцсан дээр эзэн нь гараа тавилаа гэдгийг мэдсэн өхөр одоо сайн одоо юу гэдгийг те одоо газар тариалангийн одоо тийм өхөр адуу бол шууд алхаад эхэлдэг гэсэн. Яг тэр үед нь тэр анцсны хушуу тэр үзүүртэй хушуурыг газар руу яг тодорхой төвшөнд зоож хитрхийг үн зоочих юм бол зоогдчихно. Хитрхийг нэмгээ явах юм бол тэгээ дээгүүр хуухад татаад шал худлаа юм болно. Яг урдны татсан мөрний хажууд яг зэрэгцүүлэн параллел маш зөв ингэж явж явахын тулд байн урагшаага харж явах шаардлагатай гэсэн. Тийм болохоор хэрвээ анцсан дээр гараа тавих гэж байгаа бол арагшаага харах боломжгүй болно гэдгийг хэлж байгаа шүү дээ гэсэн утгаар бол хэлсэн байна. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал анцсан дээр гар тавихаар сонгогдож тэнцсэн тухай яриаггүй. Харин Тэнгэрийн хаанчлалын нэг зарчим нь юу гэхээр урагшаага харсаар явах тухай ярьж байгаа. Эзэн бидний өнгөрсөн амьдралын бүхэл гэм нүглийг уучлж, хочиж, тэ бидний өнгөрсөн бүхнийг мартсан гэж. Тэгээд биднэрт шинэ амьдрал, шинэ гэрээ, шинэ бүхнийг өгсөн гэж. Би хуучин бүхнийг мартсан гэж. Тийм болохоор эргэн хараад байх хэрэг. Нэрээ тэрийг мартсан гэж юу? Нэрээ тэрийг уучлсан гэж юу? Тийм юмыг мартаж болно гэж юу? Ийм зүгээр л ингэ шийдэгдчихнэ гэж үгээд ингээд байх юм бол тэр бүхэн шийдэгдсэн байхдаа ч гэсэн таны хувьд шийдэгдээгүй байх учраас дарамт нь болоод үр дүн нь тань дээр байсаар болно гэж. Хэрэв хүн онгоцсон суучаад өхрөө дахиад юу гэдэг ингээд асуух юм бол те би зүгээр билетээ л авсан юм да. Хоолны мөнгөч төлөөгүйтэйгээ бодоод тах юм бол тэгээд өлсөд явахаас сонголт авах. Тэ? Нойлны мөнгө төлдөг газар байж байгаад нисэн гутаа те. За 3 цаг ниснэ гэсэн. Яаж гүрэндэ гэж бодоод 0 орохгүй үлгүй. Тэгээд 0 орохгүй явах болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр зарим зүйл заавал бичигдэх шаардлагагүйгээр төлөгдсөн байдаг. Есүс Христ таны төлөө загалмайг үүрсэн. Энэ нь Есүс Христ таны төлөө анцсан дээр гараа тавьсан. Есүс эргэж хараагүй. Есүс шийдвэрээ эргэж хараагүй. Есүс шийдвэрээ яагаад эргэж хараагүй гэхлээр тэр шийдвэрийг эргэж харах шаардлага байхгүй. Энэ бол удаан хугацаанд төлөвлөгдсөн Бурхны гайхамшигтай авралын төлөвлөгөө байсан. Энэ бол олон зуун жилийн туршид хэнийг аврах гэж байгаа талаар хүн төрөлхтөнд ойлгуулсан ямар хүмүүст яагаад Бурхан хүмүүсийг аврахаар шийдсэн бэ гэдэг талаар хэдэн мянган жилийн түүх, хэдэн 100 хүний хэдэн сая хүний амьдралын тэр хамгийн үндсэн хэрэгцээ болох сүнсний авралын талаар ойлгомжтой болсон ажил дээр Есүс хурж ирээд анцсан дээр гараа тавьж тайрчин хүн анцсан дээр гараа тавьж байгаатай адилхан загалмайг өөр дээрээ үүрсэн. Тэгээд Есүс эргэж хараагүй. Ийм хүмүүсийг аврах хэрэг байгаа мó, ингэх хэрэг байгаа мó, ингэх хэрэг. Харин Есүс нэг удаа энэ аягийг надаас зайлуулаач гэж хэлэхдээ зөвхөн өөрт нь хүнд байгаа зүйлийг хэлсэн болохоор штэ. Ийм хүмүүсийг аврах хэрэг байгаа мó, ийм хүмүүсээс олж намайг золих хэрэг байгаа мó гэдэг утгаараа Есүс хэлээгүй. Тийм болохоор Есүс яг үндэ бол загалмаагаас бол эргэж бол хараагүй. Харин загалмаа хүнд байна гэдгийг л хэлсэн. Энэ бол ялгаатай зүйл. Бидний амьдрал, бидний итгэлийн амьдрал, биднэр тохиолж байгаа зүйлүүд хүнд байж болно. Тэ? Нөгөө талаар тэр хүнд байхаасаар аргагүй
гим нүглийг бид аль хэдийн хийгээд уучлагдаж өршөөгдсөн боловч үр дүнгийн амсчээж болно. Бид тэрнээс болж бүр мөхөх, бүр сүнэх, бүр ингээд үрд одоо мөхөх байсан бол хоёр дахь мөхөл болох одоо тэр 5 шийтгэлээс бид бол аврагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ дээр тодорхой ойлгох ёстой зүйл нь өнөөдөр энэ анцсан дээр гараа тавьсан хэн боловч хаанчлал аргашаага харсан хинж хаанчлалд үл тэнцэнэ гэж хэлж байгаа энэ зүйл нь анцсан дээр хүн өөрөө хүжээд өөрийгөө баталдаг гэсэн утгатай бол ерөөсөө биш шүү. Чамайг анцсан дээр гараа тавингууд л анцыг чирж байгаа нэг нь өөрөө шууд явна. Тэ? Чи энд юм ургах юм болоо, энэ яах юм бол, энэ чирж чадах юм болоо гэдэгт битгий санаацаа. Энэ бол энэ дэлхий дээрхтэй муу хөртэй, муу адуутай, муу газартай, үжилж муутай газар байгаа. Сайн үр байхгүй гэдэг чи мэдсээр ижиж сайн үрийн төвшин татвар аваад байдаг. Тийм газрын хаанчлал, шуналтай хүмүүсийн хаанчлал биш. Энэ бол хэнийг анцсны ар зогсоож байгаагаа маш сайн мэдж байгаа нэгүүлсэнгүй. Хүний чадамж, чадвар, хүний одоо чадахгүй зүйлийг ойлгож мэддэг тэр хүнийг өөрийг нь бүтээсэн, өөрийг нь яг тэр тухайн цаг үед амьдрахыг төвшөөсөн тэр бурхны хаанчлалын тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ хүний оролцоот тэмцлийн тухай яриад байгаа юм шиг зарим хүмүүс санагдаж магадгүй гэж надад бодогдлоо л да. Жишээ нь одоо юу гэх юм хүн оролцоо, хүний өөрийнх нь оролцоо байгаад Тэнгэрийн хаанчлалд тэнцдэг гэж. Яг үндэ бол энэ хэсгээр тийм ч аимшигтай гүн гүнзгий юм яриаг зүгээр дагах юм уу буцах юм уу? Дагах уу буцах уу гэдэг тухай л асуугаад байгаа байхгүй. Авралыг ажил хөдөлмөрөөр олж авахгүй. Авралыг чи сайн тариалан чинь байлаа гэдээ олж авахгүй. Авралыг чи сайн чаддаг зүйлээр олж авахгүй. Авралыг харин чи дуулууртай байдлаараа болно. Талархлаар бас гимшлэр олж авах нь. Хамгийн гол зүйлүүд нь чи үнэхээр урд нь хагалж чаддгүй байсан. Урд нь яг замаа дагаж чаддгүй байсан. Урд нь яг одоо юу гэдгийг анцаа яг төвшөнд нь зөв барьж чаддгүй байсан. Урд нь яг одоо чирэх нэг нь хөдлөх үед одоо анцаа түрээд явхад бэлэн биш байсан. Урд нь анцаа ерөөсөө түрж өгөхгүй зөвхөн чирүүлээд өөрийгөө нөөгөөд хорон санаа гаргаад хүмүүсээр тижээлэх гээд ингээд идэх байсан гэдгийг хэрвээ чи өөрөө мэдж байгаа бол өнөөдөр яг л бурхны юм, бурхны газар дээр, бурхны өгсөн талбай дээр тариа тарих гэж байгаа бол бурхан яг чирэх юмыг нөгөөд анч одоо дээр нь гараа тавих анцыг чамд өгсөн бол чи түүнийг зүгээр дагах уу үгүй юу гэдэг асуултанд хариулах байгаа байхгүй. Тууштай эргэлзэхгүй байх тухай. Хоошоо дахин хар. Тэг бодоод үзлээ нэг шугамар ингээд байнга ингээд явж байхдаа хоошоо дахин хараад байвал яг энэ шалтгааны улмаас яг энэ талаар нэг бид нар ингээд Библийн сургуультаар ингээд багш нартайгаа ярилцж байгаа үед чи машин барьдаг уу гэж асуусан. Гэсэн чинь нэг эмэгтэй оюутан барьдаг гэж хэлсэн чинь. Чи хоошоо дахин хардаг уу гэсэн чинь. Хардаг. Толинтоо өөрөө эргэж юу гэж асуусан. Тэгсэн чинь толинд харддаг гэсэн. Чи заавал эргэж харах шаардлага байна уу? Байхгүй. Гэхдээ хэрвээ би эргэж харах шаардлагатай гэж бодох юм бол миний урд толь байж идэг. Би жолооч болсноос хойш одоо би явган явж байгаа юм бол заавал эргэж харах хон чимээ гарах дүүр харах болох юм бол харин одоо бол яг толиндоо хардаг болсон. Яг тэрнтэй адилхан. Би миний амьдрал ард эсвэл болж өнгөрсөн үйл явдал хин нэгэн сөхөөд юм уу янз бүрийн асуудал болоод миний амьдралыг өгөөсгөх ч юм уу эсвэл янз бүрийн ийм намайг хоёрдмол байдалд оруулах ч юм уу эргээд хардаа чи явсан газараа эргээ хардаа ямар юмных нь яруу сайхан хайр байдیں۔ Баахан л балаг байдаг гэж ингэж хэлэх үед би үнэхээр эргэж хараа тэр хүний үгэнд итгэхүү зөвөр толинд хальт харчаад тийм ээ тийм зүйл байсан. Гэхдээ одоо бол би зөвхөн урагшаага харж явнаа. Яагаад гэвэл би Тэнгэрийн хаанчлалын иргэн болсон. Миний өнгөрсөн явдлыг бурхан одоо шийдсэн байна. Харин одоо урд байгаа зүйлээ би анчсаа яг зөв бариад яг зөв төвшөнд нь зөв түрээд дараад анжис чирж өгж байгаа. Миний амьдралыг чирлэлж өгж байгаа. Миний амьдралыг бүтээтлэж өгж байгаа хүмүүстэй адилхан тэдгээр хүмүүст хитрхи их одоо төвөг удахгүй, хоош нь чангаахгүй, зулгаахгүй харин ч урагшлан ирээдүйд олон үр жимс сургуулах тэр
тариан мөрийг татсаар явах болно гэсэн тийм дуулууртай талархлын төр сэтгэлтэй байх тухай ярьж байгаа гэдгийг бид ойлгоод авчих хэрэгтэй. Библийн хит гүндгэр илэн ойлгох нь андсан дээр хүчтэй дараа зоочж байгаатай юм бол адилхан шүү. Тийм болохоор яг л одоо хөдөлгөөнөө мэдрээд, итгэлээ мэдрээд амьдралын ямар ч асуудлуудын донд бид аахныг эзнийг дагаарай гэж ятгамаар байна.
Бид өнөөдрийн үгийн цагаараа Луг 9:62. Харин Есүс анчсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурхны хаанчлалд үл нийцнэ гэж альтжээ гэсэн ишлэлийн дагуу хамтдаа суралцлаа. Тэгээд бид зөвхөн урагшаа харж ардах одоо тэр зүйлсүүдийг орхиж эзэн рүү хараагаа чиглүүлэх өнгөрсөн лөө биш, хойшоо эргэж харах биш. Эзэн рүү чиглэн урагшаа урам зоригтойгоор алхах, явах гэдэг, тууштай байх гэдэг талаар хамтдаа суралцлаа. Тэгээд амьдралын ямар ч нөхцөл байдалд байсан эзнийг ширтэн, эзний араас урагшлуулан эзэн лөө хараагаа хандуулад явсаар байгаарай гэж. Бас энэ өглөө бидний урамшуулж байна. Нэг удаа намайг хичээл заажсан чи таньдаг хүн хичээлийн ард сууж агаад өөр аймагтаас. Тэгээд нэг миний өнгөрсөн амьдралаа надтай харьцах гэж оролцсон. Тэгээд би одоо бизнес руулийн багш хичээл зааж штэ. Тэгсэн чи хүчсэн. За гал ингээл нэг те өсвөр залуу үеийн нэг ингээл нэг юм одоо тийм годомчны хар яриа. За чи одоо яагаад юм болчих юм гэдэг ч юм уу тийм зүйлүүдэр гэдэг. Тэгээ бит хоёр ингэж явж байлаа ийм чи хിവэрэ байгаа үстэй гэдэг. Гөө найзыг гэсэн сэтгэлээс босд нь бол өөр болсон шүү. Тэгсэн чинь яхаараа өөр болд ингэдэг. Яагаад гэвэл хангалттай зовсоо, хангалттай юм амссан, хангалттай буруу байсан. Тэг ч өөрөө мэдж байгаа шүү дээ. Бид нар яагаад нийлхээ болсон бэ? Яагаад гэвэл бидний хамттай одоо сонгосон зам арга барил те бидний цуглаж нэгдсэн шалтгаан тийм зөв байгаагүй. Одоо найзынхын бие дээр хангалттай шарх сорив, хангалттай эрүүл мэндийн шалтгаан байна. Бас чиний амьдралд те гэсэн чинь миний амьдралын талаар бит ярих. За тэгвэл би өөрийнхөө тухай л ярив. Одоо тэр сорвиг, тэр шархыг, тэр хүнд дурсамжуудыг би тээж авна. Тийм болохоор тэднээс нэгийг нь ч би үргэлжлүүлмээргүй байна гэж хэлсэн. Тэгээ маргаашнаас намайг хичээл захад үржээд уулзаа. Тэгээд би тэр үед юу гэсэн юм бэ? Библиэлд Паул гэдэг хүн гарт юм аа. Тэр хүн би тэр сорвиг тээж явдаг. Би сорвиороо хинээс ч илүү гэдэг үгийг хэлдэг. Паул энд сэтгэлийнхаа шархыг ч ярьсан. Бас нөгөө нэг Есүсийн төлөө амссан сорвиоч ярьсан. Хүн ер нь сайн ч явсан, муу ч явсан ямар нэгэн сорвитой байдаг. Тэгэхээр сорвио харах үедээ тийм ээ би энийг тэрийг хамгаалахын тулд би тэгэд тэмцэж яваад тийм зүйлээс болоод энэ бүхнийг туулсан гэж хэлэх. Эсвэл би тэр үед тэнийг байсан. Хайрын би эрүүл мэнд намайг хайрлсан хүмүүсийн итгэл Бурхны надад өгсөн амьдрал гэж бодох ёстой юу гэдгийг бид нар бод. Тэгэхээр биднийг одоо аргач нь харуулах гэдэг нэг юм биднийг юу руу харуулж биднийг юунаас татгалзуулах гэдэг гэдгийг л бид нар бодох хэрэгтэй. Тэнгэрийн хаанчлал гэдэг бол бид амьдралдаа ямар ч гэм нүгэл хийсэн байсан биднийг уучлаад биднийг анчсан дээр гар тавих боломж олгодог тийм хайр инрэл нэгүслэр дүүрэн шинэ амьдралыг өгч Бурхны хаанчлал баггүй. Бүгдээрээ тэгж бодоод бүгдээр хамтдаа урагшаага явъя. Нэг маань эргэж харах гад байх юм болоо. Мөри явчих штэ. Мөри явчих юм бол тэгээд хажууд нь зөв явж байгаа хүмүүс ч гэсэн мөри улаал явчин те. Дараад нь тариа тарихад хэцүү, даад нь тариагаа хураахад хэцүү. Ингээл бүхэл юм мөри л улаал явчих штэ. Бүгдээрээ л урагшаага харж явъя. Тэгээд эзэн та нарыг маань ивэх болтугай. Хамт залбирая. Хэзээ урагшаага харж явахад туслаач. Хоошоо харуулах гэж оролдох. Бидний дотор байгаа сул дорой байдал. Бас биднийг сайн яваасаа гэж хүсдэггүй хүмүүсийн янз бүрийн товтлогоноос биднийг хамгаалж өгөөч. Эзэн Есүс зөвхөн таны хараад тантай хамт таны араас явахыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбиранхуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдрө өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Амен. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.